Баби байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа энэ мейкапыг тааж хий. Гоё натурал eyelinerгүй тийм strawberry мейкап. За хамгийн эхлээд энэ Shiseido-гийн нүрийн тинтийг түрхэж. Ерөнхийдөө нүрийнхаа бейс болгоод хэрэгжилчих гэсэн үг. Заримдаа нөгөө хүзүүндээ бас заримдаа нөгөө нэг нүрээ будмааргүй үедээ энэ тинтийг түрхээд гарчгаар арьс гоё ингээ нэг тон цайраад тэгээд давхар нарнаас хамгаалаад өвтөх мэдэг ингээл л тос түрхэж байгаа юм шиг түрхчтэй. За тэгээ ер нь нүрэндээ түрхэж байгаа бүх юмаа бүр маш зөөлхөн гэж түрхэх хэвээр. За ингээд арьсныг тийм тона пиц юм шиг болчихж байгаа. Одоо кушна түрхээд суур бодолтой хийчихье. Баг зэрэг дараад тэгээ нэг иймэрхүү авна. Авсныгаа ингээд таган дээр унгаана. Ер нь бол суур бодолтой маш нэмгэн хийх хэрэгтэй. Хамгийн ихнийхээ түрхэлтийг нэмгэн явна. За тэгээд маш нэмгэн явсан чинь хацарны улаалт ч юм уу сивх ч юм уу те сайн дарагдахгүй байвал дахиад маш нэмгэн леер яваад өгнө. Тэгвэл ингээд хоёр давхарлцсан хэрний хоёлаа маш тийм нэмгэн явсан болохоор амар тийм нэг юм кейки, юм бөөгнөрсөн зузаан харагддаггүй. Тэр бол өөгөө шууд нэг даралтаар нэг түрхэл дээр дарах гэж яарах биш. Эхлээд маш нэмгэн яваад араас нэг өтөх хэсгүүд дээрээ дахиад нэг нэмгэнээр яваад өгөх хэрэгтэй. За тэгээ кошныг тэгээ би өмнөх бичлэгүүдээр бас үнэлсэн. Одоо голоос нь эхлээд тэгээ захлуу нь ингээд юм бол уусгана. Кошныг тэр тусмаа маш нэмгэн түрхэх хэрэгтэй. За ингээд хоёр хацар дээр явцсан. Одоо энэ таган дээр үлдснээс авч агаад бусад хэсэгтээ ингээд түрхэж. Ингээд босоод хэсгээр. За тэгээс нүдээ. За тэгээ ерөн би бол зөвхөн дээрээ нэг ингэж амар явахгүй байгаас кушнараа зөвхөн дээрээ араас нь бас маш нэмгэнээр нөгөө өө дарагч түрхээд энэ нөгөө нэг нүднийхээ хөхрөлтийг дарчих болохоор доор нэг фаундейшн кушна түрхсний дээр нь дахиад өө дарагч түрхэхээр жоохон тийм зузаан болох гээд байдаг. Тийм учраас би кушна нэг түрхэхгүй байгаа. Хамарныхаа энд бас ингээд сайн үгийн дараад өгчвөл гацгэрхэ харагддаг. Тэгээ энэ бодол маш гоё тийм натурал бодолт болохоор 10 жилийн одоо халах ангийн хүүхдүүд бас өдөр тутамдаа бодчих болно. За хүзүүгээ бас жоох ингэ бодоод өгч. За. Ингээд суур болсон. За одоо энэ Desimi concealer-ыг ашиглаад нүднийхээ доотлыг болон яг нүрийнхаа өө дарах шаардлагатай хэсгүүд дээр явчих. За тэгээд concealer түрхэхдээ ийм нарийнхан brush ашиглана. Энэ brush болохоор нөө Real Technique-ийн brush. За би эндээс нь ингээд жоохоо л авчих. Тагнаас. Тэгэхгүй бол минийх ингээд халиад асгарсан юм. За тэгээ ингээд brush-н дээр авсныгаа гарн дээрээ ингээд унгаад үндэхгүй бол маш зузаан түрхэх гэдэг. Тэгэхээр гарн дээрээ ерөнхийдөө ингэж унгааж аваад үлдснээр нь өөгөө дарна. За би зөвхнийхөө энд яг энэ dark circle-ийнхаа зураас харна. За бас зөвхөн зохио. Хэвлээ гоё натурал бодолт хийх болохоор суурай маш гоё жигэд тавиад өгөх хэрэгтэй. Тэгээд консилер нь бас ингээд
багсан дээр нь дахиад байгаад байвал гарн дээр унгаж аваад яг энэ багсаараа өөдөр өгч бас ингэ уусгаад өгч болно. Тэгээд нөгөө энэ зөхнийхөө өөг дарахтаа ингээ бүхэлдэн бутгаас илүү яг л энэ одоо нөгөө хүрээгийн дарчвал шууд ингээд багсаад харагддаг. За түрүү нөгөө нэг гарн дээрээ унгааснасаа бас ингээд нэмж авч жагаад консилер ингээд давхарлаад дуудчихна. Шалгуур болж байгаа. За одоо бусад шаардлагатай хэсгүүдэрээ. За одоо нөгөө нэг энд ингээд хажуу талаас харахаар нэг юм сүүдэр харагдаад байгаа. Энэ ингээд доошоо гомжсон юм шиг. Бас энэ яг энэ хамарны энэ хоёрыг бас дараад өгчвөл айгуу гоё тийм нүур өргөгдсөн юм шиг эффект өгдөг. Тэгэхээр хідүүлээ өөд орхичаасаа дахиад жоохныг аваад тэгээд бас би энэ консилерийн энэ хамгийн цагаан өнгөтэй нь бас саяныхаа өөд орхичийг холиод тэгээ энэ хоёр дээр жоохон тавьчих. Яагаад нөгөө цагаан өнгөтэй холж юм гэхээр цагаан өнгө илүү их одоо нөгөө гэрэл өгнө буюу ингээд төвөөлгөж өгөх харагдуулдаг. Хонхорхой эсгүүдийг. Тэгэхээр саяныхаа өөд орхичтай энэ цагаан өнгийн консилерийг холиод за бас яг ялгаагүй нэг гарн дээр илүү унгаад хитрхи ихийг авч болохгүй. Тэгвэл хэдүүлээ яг нөгөө нэг инээж минэдэг аяг хөдөлгөөн ихтэй ингээ хэсгүүдэрээ түрхэж байгаа болохоор шууд ингээ барцайн өдрийн ингээ талч хүрээг байхад тэгэхээр маш нэмэх юм. За одоо ингээ хажууч ярьж байгаад энэ нэг юм зураас харагдаад байгаад тэрэн дээр ингээ баримж аваад тэгээд багсаараа ингээ тараач. За одоо самарны хаянд яг энэ зураас ингээ цагааны тавьчих. За энэ талдаа бас яг энэ хонхой харагдаад байгаа хэсэг дээрээ ингээ төвөөлгөд өгч. За ингээд одоо гоё уусгаад өгчнө. За самарныхаа энэ доор ингээд жоохон консилер тавьчих. Тэгвэл улаалт нь бас арай бага гарна. Саяны нөгөө хонхож харагдаад байсан хэсэг арай багасж харагдаад. Зя одоо миний ирүүн дээр жоохон батганы сорив байгаа тэрийг бас ингээд орчий. Түрхсэн ингээд одоо кушн болон саяны нэг уюугээ ингээд хамтдаа нэлээд тэгээд өгч борлоо ашиглаад. Ингээд бас дахиад тийм нөгөө нэг бөөнөрцөн байсан хэсгүүд нь гоё тараад өгнө. Гэтээс хитрхи ингээ арчиж ингэж түрхэж болохгүй дүүл маш зөөлхнөр ингээ товшоод өгнө. За одоо миний энэ байнга ашигладаг энэ Innisfree-гийн павдрыг ашиглаад өнгөгүй павдрыг ашиглаад саяны хийсэн суур бодолтод айдуулыг төгжөөд өгнө. Тэгээд багс нь бас ийм нөгөө нэг бас ийм павдрны ийм бөөрөнхий том багс ашиглана. Энэ бас real техникийн багс. За тэгээд хөмсгнөөс эхлээд маш гоё ингээд хуурай алгаад өгнө. Хөмсгөө хэдүүлээ айгуу сайн павдартаад өгвөл хөмсгөний будалт бас өдөржин байхад маш чухал нөлөөтэй. За тэгээд чолктой охтууд маань мэдээж тухайн маш сайн павдардах хэрэгтэй. Гэхдээ бүр амар зузаан павдардаж болохгүй. За саяны ялангуяа саяны бас өөд арсан хэсгүүдээр ингээд павдраараа төгчөөд өгнө. За цавхаа бас хэдүүлээ бодох учраас баг зэрэг павдартаад ингээд гоё хойр болгочихно. За тэгээд нүүрнийхаа яг энэ одоо өснийхаа энэ өстэйг ойрхон хэсгүүдийг бас ингээд павдартаад өгнө. Сүүдэр тавих болохоор хэдүүлээ ингээд
тэр хэсгээ ингээ сүдрээ гоё жигд тавихад ингээ бэлдэж өгч байгаа гэсэн үг. Ингээд ер нь арьс айгуу тийм хуурай болсон. Таслаг биш. За нүдний бодолтой энэ техник ашиглаад хийчихье. Гэтэ дахиад бас өөр техник ашиглана. Эхлээд энэ техникийн энэ бэж өнгийг аваад тэгээд нүдээ бүхэлдэн энэ өнгөөрөө яваад өгнө. Суур өнгө болгож гэсэн. За тэгээд теннис авсан бол ингээд заавал товшоод илүү ингээд теннис унгаах хэрэгтэй. Бас ийм obscure гэтээ ийм хавтгай brush ашиглаж байгаа. Би нүг камерт харуулж байгаа теннис хавтчих. Амар хамаагүй хавтчих. За тэгээд суур өнгө учраас нүдээ ерөнхийдөө ингээд бүхэлдэн айгу томоор нь гэсэн үг. Яваад өгнө. За арагшаага. За нүдний хадаад л бас. За одоо Романдын бас ийм саяны тендийн бор өнгийг нь ашиглаж агаад энэний энэ хоёр дахь өнгөөр нь нүднийхээ энэ давхраанаас илүү гарахгүйгээр яваад өгнө. Бас маш зөөлхөн дарах хэрэгтэй. Тэгэхгүй бол жигд биш. Гарна. Тэгээ бас яг жижигнүүднийхээ зөвхний доотлол хэсгийг явуулчихна. За одоо энэ Романдын ийм сүдрийг ашиглаад нүднийхээ энэ доотлын завхийг сүдэрлэнэ. За энэ сүдрнийхээ хамгийн бор өнгийг нь аваад за бас нүдээ сүдэрлэхдээ ийм хавтгай ийм хөмсгөний багс ашиглана. За тэгээд нүдээ ингэж бөмбөглөж жагаад яг одоо нэг энэ бөмбөж байгаа хэсэг байгааз энийгээ дагуулад ингэ сүдэрлж байна. За гэхдээ яг бүр ингэ угаас нь явахгүй яг энэ дунд хэсгээс нь төгсгөл хүртэл ингэ яваад байна. Инхээр яд гэвэл нүд илүү тийм том харагддаг. За тэгээ энийг хийхдээ бас амар тийм бор өнгийн тэн ашиглаж болохгүй. Яг арьсныхаа өнгөнөөс нэг тон л яг ингээд тод өнгөтэй, бараа өнгөтэй гэх юм уу? Бор өнгө гэрэл сүтрээ ашиглаад хийх хэрэгтэй. За. Гэр арай өөр харагдаж байгаа. За одоо хэдүүлээ дахиад энэ тэнийхээ энэ хамгийн бор өнгийг нь авч агаад дээдлийнхаа зөвхийг бас доотлийнхаа зөвхийг ингээд хүрээлээд өгнө. Тэгэд энийг өөрөө маш нэмгэн тавих хэрэгтэй. Тэгвэл хитрхи зузаанд тавьчвал яг давхарлаад тод өнгийн тэнэрээ явцсан юм шиг болж байна. Ингээд дээдлийнхаа завхин дээр тавьчих нүд илүү тод харагдаж байгаа. За одоо бас доотлийнхаа завхин дээр явна. Доотлийнхаа завхин дээр яаж өгөх вэ? Маш сайн ингээд унгааж агаад угаас нь ингээд гоё хүрээлээд өгнө. Маш зөөлхөн явахгүй бол бас хитрхи тод гарах аюултай. Угаас нь ингээд за тэгээд сармуусныхаа чиглэлийн дагуу ингээд явчихна. За яг энэ төгсгөл хэсгээр нь явахдаа болохоор баг зэрэг ингээд доошлуулад сармуусныхаа одоо хүрээнээс баг зэрэг доошлуулад ингээд яваад өгнө. Тэгэхээр нүд илүү том харагдана. Тэгээ юу яг ингээд дээдлийнхаа зөвхийг будж байгаа шиг ингээд доотлийнхаа зөвхийг будах хэрэгтэй. Тэгвэл мейкап нь илүү гоё тийм баланс харагдаад дахиад энэ тэнийхээ хамгийн бүдэг өнгийг ингээ авчиг. Багснасаа маш сайн аваад саяны явсан тэнийхээ дагуулаад уусгаад өгч. Дахиад нь хамгийн тодыг нь авч аваад
өсгөлтөн хийсэн энэ лайнераа жоохон ингэж өргөсгөж байна. Буюу жоохон ингэж өргөж байна. Тэгэхээр ингээ хэдүүл eyeliner зураагүй мөртлөө нүд илүү ингээ урт харагдана. За нүднийхээ уртлыг бас гурвалжин жоохон тодлохын тулд баг зэрэг ингээ тэн тавьчих. Тэгэхээр арай өөр харж чад. За одоо ерөнхийдөө ингээ жоохон нүд ингээ тодроод ирсэн тий. Хэдүүлээ энийг жоохон уусгахын тулд гоё саа тавиад өгчий. Түрүүний нөгөө хамгийн ихэнд ашигласан тэнийхээ энэ ягаан саг ашиглаад лааштайгаа ингээд төсдүүлэхин тулд тий саагаа бас ингээд амар ингэж бөөгнүүлж тавихгүй тулд ийм багсаа ашиглаад саанаас аваад угаагаад зөвхөн энэ уртлын хэсэг болон нүднийхээ ингээ гол хүртлээ ингээ саагаа баг зэрэг өдөө нөгөө бүхэлдэн саа төрөвчгээр нүд ингээд амар юм бүлцэн харагдах гэдэг. За ингээд. За дээдлэлтэй явсан болохоор саагаа бас доотлолтой жоохон өгч байна. Нүдээ баг зэрэг гэрэлтүүлэхийн тулд хайлайтер ашиглаад тэгээс хэдүүлээ айгуу гоё тийм strawberry makeup хийж байгаа болохоор энэ хайлайтерыг энэ өнгө нь айгуу гоё тийм ягаан туяатай саахгүй юу? За би та хэдэд үзүүлээ. За одоо ингээ гарн дээрээ аваад ингээ харвал их тийм ягаан туяа харагдаж байна. Тийм хайлайтер ахгүй юу? Энэгээр хэдүүлээ гоё нүдний хаварталд яваад үе. За тэгээ саагаа бас түрхэхдээ ингээ шууд ингээл бүхэлдэн ингээд нүдний хаварталд бас түрхэж болохгүй. Бас арай л too much харагддаг. За тэгэхээр хэдүүлээ ийм жижигхэн багс ашиглаж агаад за энэ багсыг хаана хайх юм би мэдгүй надад айгу олон жил болж байгаа. Би дандаа саагаад хүртэхгүй. Хайлайтерийнхаа энэ голын өнгөөс авлаа. Жохон умгаалаа. Тэгээ саяны нөгөө нэг ягаан туяатай саанаас аваад за бас умгаалаа. За тэгээ одоо угаасаа энэ нүдний урталт ингээ жохон ингээ сар шиг ингээ гэрэлтэж байгаа юм бөөрн хэсэг байгаад энэ хэсгээ дагуулад гэрлээ тавиад өгч. Маш гоё хөнгөн явах хэрэгтэй. За тэгээ нүднийхээ энэ давхрааны яг энэ дээдл хэсэгт бас явуулъя. Окей. Ялгаа харагчаад. За одоо дахиад жоохон авч жагаад нүднийхээ доотлол хэсэгт. Боёо. Түрүүн хэдүүлээ нөгөө энд сүдрэлсэн шүү дээ. Тэрнийхээ дээр ингээ гэрэл тавиад таталгаад өгье. Тэгээс нүднийхээ өвгт ингээ тавьдаг чи. Гэт нүд илүү их заагтаалцсан. За би яач бас энэ тэний цаа бас айгуу гоё гардаг хгүй юу? Энэ жижигхэн цагаансаа. Эндээс бас жоохныг авч аваад аваад энийгээ дахиад жоохон тодломоор тэр ингэж яваад өгч. Ингээд өмнө нь тавьсан сүүдэр болон нүдний тэн ерөнхийдөө ингээд жоохон ингэж баланстай. Тэгээд арай натурал харагдаад. За тэн ингээд ерөнхийдөө болсон. Тэгээд төлөө шүү сармаас л гарчий. Сармаасаа тэрүүлээ. Би бас өмнө хэлчихсэн те. Шууд ингээд хачаал байвал ингээд яг дээшээ шууд ингээд ээл хэлбэртэй болчдаг. Тэгэхээр энийг гоё бөөрөн хийлж натурал curl-ийн тулд тэрвэлт үүсгэхийн тулд хөдөлгөөнтэй хийж хэрэгтэй. За одоо сармасны хавтгаар би энэ сармасны бодгийг ашиглаж байгаа. Энэ Dessemi-ийн сармасны бодог. Тэгээ натурал бодолт болохоор бас сармас амар тод гэж бодохгүй. Зөвхөн энэ голын хэсгийг нь жоохон уртсгаад бодчих.
За одоо дээдлийн сармаас болсон. Доотлын сармаасаа бас яг адилхан зөвхөн ийм гол хэсгийг ингээ бодчихъя. За одоо нөгөө талаа бас яг энэнийг адилхан бодснараа бодчихно. За энхлийнүүд болцсон. Энэ сая сормоосоо бодож аваад яатсан. Энийг хатгаар нь сэлбэдгээр айгүй хөнгөн дараад арччихна. Тэгэл чинь. За одоо хэдүүлээ. Энэ хөмсгний тэнийг ашиглаад хөмсгөө бодчихъя. За ийм хэлбэртэй багс ашиглаад эхлээд хөмсгөө маш хөнгөн тэнэр яваад өгнө. За анх өнгө нь болохоор энэ өнгнөөсөө ер нь дэлгэгтэй аваад энэ хараас нэг ганц хоёр л удаа ингээд маш бага авна. Дэлгийнх нь ер нь бол борон гэсэн үг. Яа тэгээд хөмсгнийхөө яг энэ хэлбэрийг дагуулад бас маш хөнгөн дараад гээд тэнэрээ ерөнхий хөмсгнийхөө хэлбэрийг ингээд гаргаад. Энэ бол бүр маш хялбар хөмсг бодгаар. Тэгээд хөмсгний ерөнхий хэлбэр гаргаж. Тэгээд хөмсгнийхээ уртлыг бас айгүй гоё ингээд хамарлаг ойртуулад өгвөл хамар гоё. Одоо нөө контр хийхэд айгүй амархан байдаг. За ингээд нэг талын болсон. Нөгөө талаа бас адилхан ингэж жаад. Гээд ерөнхий хэлбэр нь гараад ирчаад. За хэвлээ энийг ярьчихъя. Энэ бас миний нөгөө байнга ашигладаг хөмсгний харандаа мат гаралцтай. За хөмсгнийхөө харандаагаар хөмсгнийхөө хэлбэрийг гаргаад өгчнө. Хөмсгөө бодохтаа бас маш зөөлхөн дөрнө. Ерөөсөө ингээд ийм амар өөрийнхөө хөмсгнөөс илүү өөр хэлбэр гаргах гэж тэг хэрэггүй. Хүний хөмсг угаасаа яг өөрийнх нь хэлбэр нь яг өөртөө 100% зөрчсөн байдаг. Тэгэхээр өөрийнхөө натурал өгөгдлийг хэвдэггүйгээр тэрийгээ гоё ингээд дагаал тоцтгоод будчихна. Зя. Иймэрхүү. Ийм хөмсгний маскара ашиглаад үсийг нь жоох ингээд босгоод өгье. Гэрэл сүүдэр хацар өнгөлөлт гэх тэр юунуудыг чи би сүүдрээ төрөүний нүднийхаа доор ашигласан ромондынхаа сүүдрээр нүрийн ингээ контур хийчихнэ. За энэ бүдэг бас энэ тод өнгнөөс нь хольж авч агаад бас сүүдэрний багсыг ийм баг зэрэг ийм дали багс ашигладаг. Тэгээд миний энэ багс болохоор ийм Монгол брендийн багс. Амон гэд. За тэгээд шанааныхаа доогуур биш шанааныхаа ингээд дээгүүр явж өгвөл илүү нөгөө нэг жижигхэн шанаатай харагдана. Шанааныхаа доогуур явжвал бүр шанаагаа илүү тодтгоод илүү нүүр нь ингээд одоо юу гэмдэ ийм өнцөгтэй те хурц харагддаг. Тэгэхээр шанааныхаа дээгүүр яваад за тэгээд юу ингээд доошоогоо буулгаад тэгээ ингээд юу ирүүнийхаа дагуу ингээд сүдэрлээд өгөх хэрэгтэй. Хэрвээ илүү тийм нарийнхан нүртэй тэгээд илүү тийм
V line харагдъя гэж бодож байгаа л сүтрээ ингэж тавьбал зүгээр. Тэгээд ирүүнийхаа ингэж доогоор нь сүтрэл. За тэгээ яг ирүүгээ бас ингэ дагуулад явал бас нүүр нь ирүүний л өөрт харагдана. За одоо тухай бас тэгчин. Тухай бас яг ижил энэ үснийхээ хэлбэрийг дагуулад тухай сүтрэлээд өгнө. Энэ хэсгээ бас орхиж болохгүй. Тухай сүдэрлэх жахтаа бас ингэ доошоо нуусгаад өгөх хэрэгтэй. За одоо бүгдээрээ хамраа өндөрлөчий. За энийхээ сүдрийг ашиглана. За бас энэ тод болон бүдэг өнгөний ингээ холжно. За тэгээ хамраа сүдэрлэхдээ хамарныхаа ерөн доод хэсгээс эхлээд хэлбэрээ гаргуул зүгээр. За хамраа илүү богинохон болгоё гэж бодож байгаа бол хамарныхаа энэ доод хэсэг биш. Яг энэ үзүүр дээр нь ингээ сүдрээ эхлээд тавьчихна. За тэгээ бас илүү нарийнхан болгоё гэж бодож байгаа бол энэ хоёр гадна талын хэсэг дээр бас ингээ сүдэрлээд өгнө. За тэгээд сүдрийг бас айгуу сайн унгаахгүй бол тод гарч гарах олчихно. За тэгээд түрүүний үзүүр дээр нь явснаасаа ингээд сүдэрлээд дээш нь татаад өгнө. Тэгэхээр хэдүүлээ үзүүрээ ерөөдөө хэлбэрчүүлээд өгч байгаа. За тэгээд одоо дээдлийн хэсгийг яхтаа шууд ингээд төмсгнөөс ингээд татаж болохгүй. Ерөнхий яг ингээд натурал сүдрийг харуул ингээд нэг юм сар шиг юм хэлбэртэй байгаад ерөнхөн болгоных юм бид юм шиг лээ. За тэгээд энийгээ дагуулад яг натурал сүдрийг дагуулад нэгээд ийм сар шиг хэлбэр яваад. Хамарныхаа дээд хэсэгт. Инхээр хамар илүү нөгөө нэг богинохон бас хэдүүлийнх нь энэ сүдрэл илүү тийм натурал харагдана. Яг тийм натурал сүдрэл ингээд баг зэрэг тоглоод өгч байгаа болохоор одоо эндээсээ жоох ингэ туушин татчихна. За ингээд хамарны сүдрэлт болсон. За сүдрнээс дахиад авч аваад уруулныхаа энэ доотлын хэсгийг ингээд сүдэрлээд өгчнө. Тэгэхээр бас урал илүү бомгор гэх юм илүү том харагддаг. За эрүүгээ бас тавьж байгаа гэж юм. За одоо энэ нөгөө нэг уруулны яг энэ дээдлийн хүм мах гэж ярьдэн штеп. Энэ хэсэг дээрээс нэг ингээд гурвалжийн сүдэр тавиад өгчүүл илүү ингэж хэлбэртэй харагдана орвол. За одоо хэдүүлээ блаша. За strawberry makeup болохоор хэдүүлээ юм ягаан блаш тавьчих. Энэ Dessemi blush юм өгтэй. За блашны багс болохоор ийм бөөрөнхий багс ашиглана. Энэ бас real technique-ийн багс. За блашнасаа бас багсан дээр аваад ийм бүг аваад бас унгаа. Ингээ хацарныхаа яг энэ гол хэсэг тавьчих өнөөдөр. Ерөн блаша яг өөртөө зохисноор яаж тавьж болно. Тэгэхээр та хэд манай олон төрлийн ингээ блаш тавих газруудаа туршаад үзэх хэрэгтэй. Тэгээ хамгийн таалагдсан нь ингээд сонгоод бодоход эсвэл өдөр болгоныг өөр бодоход болно. Би ингээд өнөөдөр бол хацрынхаа голд ингээ тавьчих. Жоохон дэш татаад.
Флаш тавьчихаар ингээ хамаагүй өөр болж байгаа. Одоо хэдүүлээ хайлайтраа явууч. За хайлайтраа явахдаа түрүү нөгөө нэм ягаан туяатай бас нэг үг гэсэн шүү дээ. Шарыгаа ягаантай нь холиод гараараа бас тавьчих. За тэгээ эхлээд гаран дээрээ авснаа. Аваад тэгээ хазарныхаа яг энэ гэлэлцээд байгаа хэсэг дээр гээд дагуулад тавьчих. Шанаан дээрээ хайлайтраа тавихаар бас шанаа илүү ингэ тодорч харагдаад байдаг. Тэгэхээр өөр ингэ хазран дээрээ хазарных нь энэ гэлэлцээд байгаа хэсгийг ингэ дагаад тавьчвал илүү тийм гоё үр дүнтэй харагдана. Уруулныхаа энэ дээр тавьчих. За тэгээд хөмцөөнийхөө энэ хэсэгт бас өглөөг бас гэж жоох оруулчих. За уруулаа. Энэ уруулын ийм мат бодог байгаа. Энэ мат бодгаар эхэлж будаад тэгээд дээрэс нь баг зэрэг тод өнгөөр явуулчих. Уруулаа бодохдоос энэ хоёр дээр ингэ оруулаад өгвөл илүү тийм уруул дээшээгээ нэг миний зэм шиг харагдуулдаг. За тэгээд доотлол дээр нас баг зэрэг ингэ илүү гаргаад тэгээд уруугаар асгах черри бом бас роман. За ингээд өнөөдрийн мейкап болсон. Бичлэгтэйгээ хамт байсан тайдтай баярлалаа. Bye.